Бүгдэнд нь өглөөний мэндийг хүргэе. Дүлгэн байна. За өглөөний зөв олтын клубд зөвхөн одоо жингээ асгаж байгаа хүмүүс ирдэг гэдэг ойлголт маш олон хүмүүст байдгийм байна. Тэгэхээр энэ дээр гоё тайлбар өгье гэж бодлоо. Бидний ер нь өнөөдрийн одоо идж байгаа хоолнд маань зөв нь одоо хаана байгаа, буруу нь юун дээр байгаад байгаа. Эсвэл одоо зөв хооллох нь ганцхан жингээ асгаж байгаа хүмүүст биш, бидний одоо эрүүл мэндэд ямар ашиг тустай юм. За тэгээд цаашлаад би өөрөө мэдлэгтэй байвал миний одоо гэр бүлийн энэ хүнсний сонголт, хоолтын хэм маяг гэдэг энэ олон зүйлүүд маань бидний одоо ирээдүйн амьдралын эрүүл мэндийн одоо даатгал буюу хуримтлал гэж байдаг. Тэгэхээр бид нар эрүүл мэндтэй зөвхөн та би гэлтгүүгээр гэр бүлийн одоо энэ хүрээллийн хамгийн одоо өргөн сэдв ялчгүй бид бүхний хамгийн том хэрэгцээ бол одоо хооллолт байж байгаа учраас клубыг одоо насны одоо хязгааргүйгээр хүүсийн одоо энэ хязгааргүйгээр сонгож үйлчлүүлдэг байгаа юм шүү.